хоёул өнөөдрийн зорилго болохоор яах гэж байгаа вэ? Нэгдүгээр хөгжмөө сайн сонсон, хөгжмөнтэйгээ яг адилхан зэрэг явна. Хоёрдугаар илүү нөгөө юу хүчтэй дуу хоолой гаргана. Дуу хоолойгоо хоёлаа хүчийг нь нэлээ нааш нь гаргаж өгнө гэсэн үг тийм. За яг хөгжмөнтэйгээ адилхан шүү. За. Тарьсан тийм үү. Суулнуудгийн гэд 1 2 3 дан гэж дээш нь хатгаж өгч байгаа тийм үү. За суугуул 3. Тий. Суулнуудгийн энэ дээр бас адилхан суурин суур 3 удаа алгадчих юм. Суурийн бара хөгжмөө сонсороо бити яараарай. За энэ дээр яарчлаа. Нэгт хоёрдугаар авяагаа дуугаа илүү бити сандараа. За энэ араа чихүүлийн гэд гоё тайванхан тогтуухан явлаа. Чихүүлийн за ингэж энэ хуйлт нь Чирийн олны тэглэшидэр. За үгүйгээ бодоорой заяа. За жирийн олны 3 жирийн олны тэглэшидэр. Сарууд талаар яасан хоёулаа нөгөө өмнөх анхны солонгохгүй дуулахад яах вэ гэдгээ учраа олсны дараа дуулснаас илүү өнөөдрийн битэрийн зорилго болохоор хүчээ жоохон дууныхаа хүчийг нэмэх байсан. Тэ хоёулаа яавал дууныхаа хүчээ нэмэхээ бол
ярилцаад багшин заагаад өгсөн байсан те. Сая хэрэгжүүлсэн чинь өнөө саяны дуулалт ямар байсан? Тэ зүйл шүү. Ярьж байгаа дууны өнгө чинь ч гэсэн гоё хүч чинь бас наашаасан байна те. Тий. Ааха. Тийм байна. Тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө өмнө нь хүмүүстэй ярихтаа ч гэсэн дуу чинь ингээ сайн сонсогдохгүй байсан бол магадгүй зарим үед хүссэн хэмжээндээ одоо нөгөө ингээд хүнд ойлгуулж юмаа чадахгүй хаад бас дууны хүч ингээд хамаарад байдаг. Дуулахтаа ч гэсэн ярихтаа ч гэсэн өөрийнхөө яг зорж байгаа зүйлийг тэр хүнд ойлгуулах эсвэл өөрийнхөө зорж байгаа дуугаа одоо тэр хүнд гоё хүргэх тэр дууны хүч маш чухал байсан байх нь шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан өнөөдөр бол дууны хүч бол өмнөх анхны дуулалтаас хамаагүй дээшилсэн байна тий. Гэхдээ гол нь энийг яах ёстой вэ? Давт гэж байгаа шүү дээ. Байн давт тэгэл ерөөсөө дандаа амнаас аваа гарах бүрт яг өөрийнхөө хүссэн хэмжээнд жишээлбэл би өнөөдөр аяархан ярьж тэгэх юм бол мэдээж нэг хүч гарахгүй. Харин би олон хүнд гарахгүй, том одоо талбайд байгаа одоо олон хүнд хүрэх юм уу? Яг ямар одоо зайд, орон зайд байгаа хит хичнээн хүнд би ямар зорилготойгоор дууныхаа хүчийг бас үгийнхаа одоо үгээ бас хүргэхийн тулд өөрөө ингээд дуу хоолойныхаа хүчийг зохицуулдаг байх нь шүү дээ тийм. За окей сайн давтаад ирээрэй за. Тэгээ үгээ гой цээжлээд өөрийн болгоод ирэх юм бол хоёлаа дараагийнхаа дуунд дууг